хүмүүс төгс байх гэдэг ядраад байд юм уу да гэдэг бодол бас орж ирсэн. Яг л саяны гэрэлмаа багш маань хэлдэг шиг тийм. Үгүй тийм юм байх хэвээр. Би энийг хийж дуусаад энийг аваад ингэж байгаа хэвээр нэг би үзүүлээд өгнө гэж ингэнгүүт тэр дундаа бас нэг нуралтанд ордог байгаа байхгүй хүмүүс. Тэгэхээр бас тэр нэг зөөлүүдээ бас анзаарахгүйгээр явж байгаад бас хүмүүс унаад байдаг юм байна. Ядраад байдаг юм байна гэдгийг ерөнхийдөө бол анзаарсан. Сайн уу бүгдээрэнд нь энэ цаг мөчийн дээг хүргье. За тэгээд бидний ертөнц бидний гарт подкастаа маань хамт байгаа та бүхэндээ бүгдэнд нь баярлалаа. Тэгээд отгоо байна. Гэрэлмаа агш маань байна. Гэрэлмаа байна. За тэгээд өнөөдрийн бид хоёрын ярилцах гэж байгаа сэдв маань гэх юм бол ерөнхийдөө бид нар яагаад ядардаг вэ гэдэг сэдвийг сонглоо. За тэгээд энэ сэдвэрээ хоёлаа зүгээр л өөрөөсөө онцгос бас нэг жоохон ярилцчих тийм ээ. За гэрэлмаа агш маань яагаад ядардаг гэж бодож байна бид нар? За ер нь бол хүн өөрийнхөө нөгөө нэг хүчирч юмыг хийлгэх үед маш их юм ядардаг юм гэж ингээд ажиглаж анзаарч ирсэн байхгүй юу? Тэгээд нөгөө нэг сайн байх ёстой гэсэн хайрцагт ороод эхлэхээр өөрийгөө дотроосоо шүүмжлээд өөрийгөө дотроосоо идэж эхлээд байд юм байна л да. Одоо жишээ нь ингээд нөгөө нэг юм жохон жишээ авахад одоо ингээд бид нар удахгүй маргааш ингээд шалгалттай байлаа гэж бодъё заяа. Тэгэхэд ингээд нөгөө шалгалтандаа бэлдэх ёстой. Тэгэхэд нөгөө нэг ягаад ч ингээд төвлөрч өгч чадахгүй байна л да. Одоо уншаал яадаг ойлгохдгүй. Тэгэхээр яах ёстой юм бэ? Тэгэхээр нөгөө нэг одоо хүн болгоны хүлээж авах одоо чадварууд өөр гэж ааштай зарим нь сонсож илүү хүлээж авдаг бол зарим нь харж зарим нь уншиж гээд нөгөө хүн болгоны нөгөө нэг ой тогтоолтын чадварууд өөр байгаа штэ. Тэгээд тэрийг олж аваад тэгээд арай хүн надад яаж энэ одоо мэдээлэл хуримтлагдах вэ гэдэг дээр ингээд ажилчвал тэр мэдээллүүдийг ингээд авах урсгал нь илүү хүн болоод ирд юм байна л та. Тэгэхгүй би энийг хийх ёстой, маргааш энийг өгөх ёстой гэж ингээл ёстой дээрээ тавиал нөгөөх нь ингээл цээжлэгдэж өгөхгүй хажуугаар нөгөө сандрал докторгүй байдал гэсэн гурван зүйл нь орж ирэл бүр ингээл дэвэргээл нөгөө нэг жоохон амиг дэвэргээл ингээл явдаг. Тэгэхэд бас нөгөө нэг тархинд ингээд нөгөө амрах орон зай бас ажиллах орон зай гэж хоёр байдаг. Тэгэхэд бид нар зарим үед нөгөө нэг ингээд амрах орон зайг нөхгүй ингээд хүчлээл ажиллуулаад ингээд бүр ингээд нөгөө нэг одоо хүчлээл гэдэг юм байна л да. Тэгэхээр тарих сүйдээ татгалзаж эхэлдэг юм байна л да. Үгүй одоо би хүлээж авахгүй гэд. Тэр нь ер нь бол жоохон амарчхаа гэсэн бидний дохио болж ирдэг байгаа даахгүй ажиглаж анзаарвал. Одоо өвчин час нөгөө нэг хийсэж ирдэг хэлж ирдэг шүү гэдэг байгаа шүү дээ. Ер нь бид нар зүгээр л өөрсдөө нөгөө ажиглаж анзаараагүй улмаас л тэрийг ингэж илүү том одоо юм болгож ингэж өгдөг байгаа хгүй юу. Тийм болохоор өөртөө жоохон ажиглаж анзаарахтай тэгээд нөгөө нэг юмыг хэрхэн хүлээж авдгаа мэдчих юм бол одоо өөрийгөө сайхан илүү таних тийшээ одоо хандрах шаардлагатай болчиход байгаа хгүй юу. Тэгээд ер нь бол ийм юмнуудаас болж хүн ер нь бол ядаргаанд орд юм байна. За тэгээд сүүлдээ ингээ бүр нөгөө нэг ер нь бол эрүүл мэндэд бас ингээ сөрөг үйл одоо сөрөг үр дагаврууд ингээд гарч эхэлдэг юм байна гэдгийг бол яг ингээд ажиглаж анзаарч байсан л да. Одгоо багш маань хувьд ямар исэн бэ? За ер нь бол миний хувьд бодоход хүмүүс төгс байх гэдэг ядраад байд юм уу да гэдэг бодол бас орж ирсэн. Яг л саяны гэрэлмаа багш маань хэлдэг шиг тийм. Үгүй тийм юм байх хэвээр. Би энийг хийж дуусаад энийг аваад ингэж байгаа хэвээр нэг би үзүүлээд өгнө гэж ингэнгүүт тэр дундаа бас нэг нуралтанд ордог байгаа байхгүй хүмүүс. Тэгэхээр бас тэр нэг зөөлүүдээ бас анзаарахгүйгээр явж байгаад бас хүмүүс унаад байдаг юм байна. Ядраад байдаг юм байна гэдгийг ерөнхийдөө бол анзаарсан. За тэгээд нөгөө альва зүйлийг нөгөө ойлгохгүйгээр тийм ерөөсө урагшлахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр за энэ зүйлийг хийх гэж байгаа бол яг яаж хийх юм? Учраа бол арга насаа гэрэлмаш манаас хэлдэг шүү дээ. Хүн болгоны ойлгох ухаарах зүйлүүдээс ондоо байдаг юм байна тийм энэ шинж чанарууд байдгийн байна гэж. За тэгвэл энэ шинж чанаруудаа хэрхэн яаж ажилуулдаг юм бэ гэдгээ бас бид нар өөрсдөөсөө нэг жоохон асуумаар тийм нөгөө одоо цагтаа нэг жижигхэн байж байгаагүй загс чи жоохон ядрах гээд байна уу? Одоо нэг чи нэг жоохон байж да. Хоёулаа нэг одоо нэг өөрийгөө нэг сонсоод гэдэг би энэ өвдөд идэг те. Тэгсэн чинь нөгөө тархин алхаар тэрнгээр өстө нэрэгөө энийг хий гэдэг ингээд ямар ч нөгөө нэг ухамсаргүйгээр үйлдэлүүдийг хийдгээсээ болоод бид нар маш их ядардаг юм байна гэж ер нь бол анзаарсан. Тэгэхээр нөгөө нэг сайн охин байх гад буюу те төгс байх гад бүх зүйлийг нөгөө өөрт юу байна гэж нэгэ дандаа л ярьдаг. Тэ өөрт юу байна тэрийгэ гаргах гад тэгэхээр эхлээд нэг зогс хийж ягаад надад нэрээ юу байгаа юм гэдгээ нэг жоохон ажиглаа тий. Одоо жишээлбэл би одоо өглөө болгон би гарч алхмаар байна штэ тий. За гарч алхъя гэсэн чинь өнөөдөр гараад нэг 5 6 км алхсан маргааш тий. Маргааш нь яг үгээд хөл ингээд хөндөрлөл явж таа зарим хүмүүсийн бүр ингээд надад ч тийм удаа байжсэн байхгүй. Хөл ингээд нөгөө нэг бүр ингээд юу яадаг цэврүүтэй тий. Маргааш нь явхад хүртэл хэцүү байдаг. Тэгэнгүүт тэрийг яадаг вэ гэхээр бид нар нэг дор маш том зорилго тавьчаад тэрийг нэг одоо нөгөө нэг мөсөн хийж гэж байгаа юм шиг тий бид нар ч бас цаг хугацаа байна тий
нэг багаар за өнөөдөр нэг машинаа нэг энд тавьж байгаа дэлгүүр орох хоорондоо нэг алхачих, нэг 500 м алхачих. За маргааш 1 км алхачих ч гэдэг юм уу те. Ингээд хийх алхмуудыг бид нар их томоор тавьчих юм байна л та. Тэгэхээр эндээсээ ч хүртэл ингээ өөрийгөө анзаараа. За альва нэгэн зүйлийг хийх гэж байгаа бол нөгөө нэг бид нар бас нэг яриад байдаг шүү дээ. Нэг залхуу хүнд үүрэг даалгавар өг. Тэр тэд нар айгүй хурдан олд юм а гэл те. Яагаад тэгэхээр тэр хүн чинь айгүй хурдан сэтгэхэд айгүй хурдан ажлыг хийцэн байдаг шүү дээ. Яаж тэрийг хурдан хийх вэ гэдэг арга мэдээд байхгүй. Тэгвэл яг үндэ залхуу нь хоёр янз байгаа байхгүй. Зарим нь бүр залхуу хилээд ч хийдгүү хүмүүс ихтэй. Тэгвэл зарим залхуу наад чи залхуу наадхандаа хэлчих гэхэд тэр бүр ингээд толгойгоо айгүй хурдан ажилуулаа тий. За энийг би ингээд хийчих юм бол энэ илүү хурдан цаг хэмнээд ингээд хийчих юм байна гэл ингээд бас нэг аргууд байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр бид нар өөрөө өөрсдөө хитрхи мэдээгүйгээсээ болоод их ядраад юм байна да. Одоо сайн охин байх гэж ядраад юм бэ тий. Яг үнэхээр сайн охин гэж яг юу юм? Сайн гэдэг үг чинь яг юу юм? Гэдэг одоо үгнийхээ утгыг мэдгүйгээр хин нэгэнд сайн болох бол хин нэгэнд тоогдох бол хин нэгэнд хайрлагдах гал тий ингэж чи ясаргаад өөрийгөө мартаад хин нэгэн буюу бусад руу чиглээд ирсэн үедээ бид нар маш их ядардгийн байна гэдгийг бас анзаарсан. Тэгэхээр арай би бусдад сайхан харагдах гад энэ үйлдэлүүдийг хийгээд байгаа юм биш үү? Зогсё. Одоо хоёулаа нэг анзаарья тий бид нар ингээд ядраад байна штэ. Зарим үедээ хүмүүс тэгдэг шүү дээ. Үгүй гэж хэлж чаддаггүй. Тэгсээр нэ өөрт нь зав байдгүй. Тэнгүүт тэр завгүй цагаа бусдад зориулан готлаа дараад тэгээ яадаг вэ? Йоо би тэр нь зориулаад байхад дандаа нөгөө гомдлын үг нөгөөх нь тэнгүүтлээ гомдол болоо тий. Тэр надад буцаагаад хариу үйлдэл хийсэнгүү. Гэх мэтчлэнгээр жижиг алхмууд бид нарыг маш их ядраад юм байна гэж ерөнхийдөө бодсон. За Гэрэлмаа багш маань өөр одоо нэмж хэлэх зүйл байна. Ер нь бол бидний биднийг ядарч байхад хариу үйлдэл шууд үзүүлдэг юм байна. Би болохоор ер нь бол ингээд нөгөө нэг одоо Оросд ирэл хичээлээ хийх ёстой ингэх ёстой гэж нөгөө нэг өөрөө ойлгохгүй байгаа ч гэсэн хүчээр өөрийнхөө одоо тархи руу нөгөө шахах гэж тэр мэдээллүүдийг шахах гэж маш нэлээд үздэг байсан байгаа даахгүй юу? Тэгээд би нэг явж байгаад нэг юм одоо рил үзчихсэн юм а. Чи ингээд чиний хийж байгаа юм одоо ингээд дотоодд чинь таалагдахгүй болоод ирэхээр гидс чинь өвддөг. Эсвэл толгой чинь маш хүчтэй өвддөг гэд тэгэхээр одоо тэрийг хийх ёсгүй би хүсэхгүй байна гэсэн үг юм уу гэд нөгөө хүн нь асууж хахад тийм ээ гэж хариулж байсан байхгүй. Тэгээд би яг өөртөө ажиллаж байсан чинь би ингээд миг хүчлээд ингээд бүр өөрийнхөө нөгөө нэг шүүсээр шахтал хичээн гэж нэг одоо байдаг штэ одоо нөгөө нэг тэгэж өөрийгөө нөгөө нэг одоо ингээд ажилдаа авах хэрэгтэй хичээлээ хийх хэрэгтэй ингэх ёстой гэж ингээд амар ингээд нөгөө нэг шахдаг байсан байгаа байхгүй. Тэгээд ирэхэд ингээ миний нөгөө гидс ингээ амар өвдчихдөг байсан. Эсвэл нөгөө нэг зүгээр толгой ингээ таарах байгаа юм шиг өвдөх хөвдлүүд ингээ ирдэг байсан хгүй. За тэгээд тэрийг ингээ ажиглаад анзаараад тэгээд дараа нь ингээ яг зүгээр нөгөө кофе шоп орж суугаад зүгээр 5 минут тэр чи одоо 15 максимум 15 минут юм да. Тэгээд ингээ кофегоонгаа өөрийнхөө дуртай ингээ амттнаа идчихэж байгаа хгүй юу. Тэр үед ингээ би бүр ингээ би ингэж өөртөө цаг зав гаргаагүй ямар удцсан бэ гэж бодож байгаа хгүй юу. Одоо би ингээл нэг өөртөө нэг 10-20 минутыг зарцуулаад суухгүй ямар удцсан бэ? Одоо тийшээ ийшээ гэж яруу санд руу тэгээл ингээл энийг тэрийг гэл гүүгээл байдаг. Тэгэхэд би өөрөө яг хаана байсан юм бэ гэж бодоод тэгээд ер нь бол хизээд одоо ажилуулахыг хүсэж байвал амрах орон зайг нь өгчий гэж тэр үед өөртөө одоо ингээд авч байгаа хгүй юу? Тэгэхгүй ингээд шахаал байдаг тий. За бас сая Отко багш маань хэллээ нөгөө сайн охин, сайн ээж, сайн аав гэдэг. Тэгээ сайн охин гэж юу яг хэнийг хэлдэм бэ гэж би бас өөрөөс асууж байсан байхгүй юу? Би одоо ингээд энэ дээрэл бие дагаал ажиллаад за тэгэл ямар ч байсан он цараад би сайн охин болчихно. Тэгэл зарим үе жоохон бүтлгүүдэх үе гарвал яа би ямар муу охин юм бэ? Би ингээд ээж ахаа гэсэн хариуцлага ингээд өөр чадахгүй ямар муу юм бэ? Гэрэлмаа гэд өөрийгөө даа нөгөө доош нь дарж ингээд нөгөө нэг суулгадаг. Тэгэл тэр нь нөгөө нэг өөрийгөө дотроос нь идээлээ штэ ер нь бол. Тэгээд ирэхэд дараа надад ер нь сайн охин гэж хэнийг хэлгэн. Ер нь одоо энэ дэлхий дээр яг сайн охин гэдэг хүн тийм хүн байгаа мó гэж бодохгүй юу? Тэгээд ер нь эндээс эхлээл нөгөө нэг өөрийгөө хайрлах хэрэгтэй юм байна гэдэг эхлэлүүд маань ингээд тавигдаал өргөдөөл явж л байгаа юм л та. Ер нь за тэгэл өөртөө хайртай байх, өөрийгөө хайрлах нь өмнөх хоёулангийнх нь подкаст дээр ярьдаг шиг хайртай хүмүүсээс сэтгэл амар байлгах нь одоо бид нар өөртөө оруулж байгаа хөрөнгө оруулалт бас хайртай хүмүүстэй оруулж байгаа хөрөнгө оруулалт юм байна гэдэг дээр ярьж байгаа байхгүй юу? Тэгээд одоо ер нь ингээд хараад байхад бидний одоо ингээд хариултууд маш ойрхон байд юм байна. Тэгэхэд нөгөөдгөө ингээд
Надаас хайгаад ирж хайгаалгүйгээл тэгэл гүйснийхээ эцэс тэр хариултынхаа үн цэнийг ойлгож авдсан байна. Тэгээ гүйсээр гадаас дээрээс нь ядраад байгаа зү. Тэгэхээр нөгөө бид хоёр яг үн цэнийг олоод авсан зүйл маш гоё чанартайгаар тэг ядралгүйгээр ингээд өөрийгөө бүтээгээд байгаа шүү дээ. Бид нар ч хамттайгаар амтыг мэдэрч гээд. Тэгээ бид нар ч энэ хорон ертөнцийн дээр анх удаа ирж байгаа гэдэг зүйлийг л айгүй их сайн санахад хэрэгтэй байгаад байгаа байхгүй тий. Бид нар амьдрал завартагаа мэ гэдээ өчтөг байсан бол бид нар энийг чи ингэж аваад ингээд амьдрчих юм бол би ядрахгүй юм биш үү тий. Тэгвэл яг үнийг хэлэхдээ амьдрал заавартайгаа ирдэг учраас амьдрал бид нар ингээд заагаад байна. Тэгэхээр та яг яагаад ядраад байгаа вэ гэдгээ бид хоёр одоо жижигэн л зүйлүүдийг ярьж байгаа юм шүү. Мөн энэс цаашаа зөндөө олон зүйлүүд байгаа. Тэгэхээр ер нь бол хүний сэтгэл өвдөж эхлэхэд те би дагаад өвддөг. Одоо сая гэрмагш манаас яг хэллээ шүү дээ те. Гидс ингээд сонирн болоод исэн ингээл те. Тэнгүүл хүний сэтгэл буюу одоо дээрэс нь тарих гэдэг зүйл бид нарыг бас ингэж хөгжүүлэх юм байна гэдгийг гэрмагш маань бас ярьлаа. Нөгөө би сэтгэл ухамсар гэдэг зүйл чинь ингээд уул нь бол нэг байгаад байдаг. Тэнгүүл ингээл нэгэн дохио өгөөл за тархинд хөө чи өвдөд дээ шүү. Нөгөө сэтгэл нь хөө би үгүй хөсгүй байх гэсэн чинь нөгөө би хүсээд байна гэл те бас нэг ийм нэг гурвалсан үйлдэл гурван өөр тийшээ ингээд хараад суучаар эн чинь нэг ясандаа нэгдэл бас явагдахгүй байгаад байгаа нэг хэлбэр. Тэрэндээ бас бид нар маш их ядардаг. Юм шиг санагдаг. Дээрээс нь ингээд нөгөө нэг мэдээж тэ зарим үед найзууд гарья гэл те ингээд дотроо ингээд гармааргүй байгаад идэг. Тэгсэр цаа тэд нар гарах гэж байгаа чинь гарахаас та уул нь бол дотоод чи гэртээ байж гал та тий чи ингээ гарлаа гэдээ яхав чи байж гал та гэдэг. Нөгөө тарих нь үгүй би гарнаа нөгөө битэг нийлцээ хоёулаа тий яг ингээд нэг иймэрхүү зүйлс. Тэмглээ маргааш нь яадаг үлээ бид нар. Йоо хорвоо ертөнц надаас хурдан эргээд ээнүү да гэл нөгөө нэг бас нэг асуудал гардаг. Би яагаад тэрэн дээр очичваа яагаад би ингэж вэ гэнэ тэрэндээ бас шаналаад ядраад байдаг ийм мэдрэмжүүд бас гарч ирээд байдаг шүү дээ. Тэгэхээр бид хоёрын одоо ерөнхийдөө хэлгээд байгаа санаа тий нэг сэтгэлээ нэг сонсчих тархичин тэрэнд юу гэж хариулах нь гол нь бишээ. Хамгийн гол нь эхлээд нэг зүрх сэтгэл гэдэг зүйл чинь бид нарыг нэг зөв рүү чиглүүлэхэд нэг дотоод нэг зөв чиг одоо хандлага руу ингээд чиглүүлэхэд байдаг. Яг үүндээ бид нар өөрсдөө л тэрийг ойлгож ухаарахгүй байгаа учраас ингээд нөгөө хоёр тишээ салчаад за тархиад авчи сэтгэлээд авчи гэдэг нөгөө би энэ голдоо зөксөө энэ хоёрыг хаашаа явах вэ гэдэг нэг ийм үйлдэл хийсэндээ л нэлээ ядраад байгаа юм уу та гэж ерөнхийдөө бол би бас бодоод байгаа шүү дээ. Тэгэхээр сэтгэлээ сонсож сурах нь бас маш их чухал байгаад байгаа юм да гэдэг. Тэгээд нөгөө хүний бие хөшүүн байвал угаасаа тий сэтгэл жоохон ингээд хөшүүн байхаар ялцчихгүй би бас хөшүүн байгаад идэх тий. Тэгэхээр нөгөө энэ дээр би нэг маш гоё одоо зүгээр л нэг модны жишээг л тайлбарлая л та. Мод анхнаасаа шууд бүг гэдэг нэг гоё том мод болоод ургаад навч цэцгээ өгдөггүй шүү дээ. Тэр мод цагийн аясаар ерөнхийдөө тий бас ингээд үнцээ гүн болгоод дээшээ одоо тий улиралтайгаар зогцдог. Салхилахад тэр мод нэг сайхан найрж байгаа салхиндаа тогтоод байна тий. За тэгэнгүүт нар гарахаар нэг сайхан үндэс суурь чинь бат бүг байх юм бол сайхан жимсгнээ өгөөд байна. Одоо навчаад илгэрүүлээд байна. Тэгэхээр бид нарыг зүгээр л өөрсдөө мод гэд бодох юм бол үндэс маань хэр байгаа бол тий. Тэр хавар намардаа яг өөрийгөө цэцгэлж байгаа тэр уян хатан чанар байхгүй одоо тэр модонд ингээд нөгөө салхигаа дагаад ингээд найгах тийм чанар байхгүй болвол мод яах бол тий. Нэг хүчтэй салхинтс гэдэг ингээд дундуура голоороо хугараад унтсан моднууд бид нэр зам дээр унтсан моднуудыг зөндөө хардаг штеп. Тэгэхээр яг энэ шиг сэтгэлээ ч гэсэн яг ийм уян хатан байлгах те цагийн аясанд одоо нөгөө нэг хаана одоо бидний хамгийн чухал юм алдаанаасаа суралцаад өөрсдөө бүтээх гээд явж байгаа хоёр эмэгтэй байгаа шүү дээ. Тийм ээ тэгэхээр ингээд чадан ятгаараа өөрсдийнхөө өнцгөр нэг иймэрхүү юмнууд байгаа шүү гэдгээ бид хоёр хэлээд байгаа шүү. Тэгээд зөвхөн модтой зөөрлөхөд дээрэс нь хэрвээ бид нар бас нөгөө нэг устдаа зөөрлөх юм бол юу илээ бидний бие чинь одоо бараг ихэнх хувь нь ус гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ ус шиг ус яг юм ус болно тий хайлахаараа урсан. Тэгэхээр нөгөө нэг хитрхи зүрх сэтгэл чинь ус шиг байгаад байна. Жоохон хайлуулъя л да гэдэг бас нэг зүгээр л ингээд бидний дотор таван мах байгаа тий энэ зүйлүүдээ бас нэг ингээд мэдрээд авчих юм бол их гоё юм болоо да. Бид нар ядралт нь арай бага байх юм болоо да гэд ийм зүйлүүд бас гинчэрэгдчихлээ. За хагилмагч нэмж ярих зүйл байна. Аудко багш маань тэгвэл ер нь өөрийгөө одоо ядраахгүй тулд хэрхэн тэнцвэрийг ингээд авч явдаг вэ? Ер нь бол одоо ингээд хоёр жоохон хүүхэдтэй гэр бүлтэй тэгээд одоо бас нүүдэлч тэмцэглэлийн багшаараа ажиллаж гин хажуугаар нь йогогоо зааж гин. За тэгэхээр ер нь хэр ингээд одоо ар гэр бүл одоо ер нь бэлэг арган амьдралаа хэр тэнцвэртэй хэрхэн авч явж байгаа гэдэг асуултыг асууж болох уу? Болгүй яг ер нь бол тэнцвэр гэдэг зүйл хамгийн чухал тий. Миний хувьд болохоор
манай гэр бүлийнхэн өглөө одоо 8 цаг гэхэд ингээл за нөхөр маань бүр арай эрт ажилдаа гараа явчихсан. Хоёр хүүхдээ 8:30 гэхэд би сургуульд нүргээд өчнө. Тэгэнгүүт л өдрийн цагаар тийм ээ миний чөлөөтэй цаг гарч ирж штэ тийм ээ. Тэгэнгүүт л өдрийн цагаар би өөрийнхөө амжуулах ёстой зүйлүүд, өөртөө хөрөнгө оруулах ёстой зүйлүүд, бие дааж хийж чадах зүйлүүд тий тэдгээр зүйлүүдээ би өөрөө хийчихээд. За 4:30-аас ахвал манай гэрийнхэн эд цугларч эхэлнэ. За тэр цаг мөчийг аль болох би гэр бүлийнхэндээ зориулах цаг хугацааг гаргадаг. Тэгэхээр бид нар гэр бүлийнхэндээ зориулах цаг хугацаа би тий өөрийнхөө би одоо нөгөө юу гэдэг лээ бид нар чинь нөгөө нэг юу яагаад байгаа шүү дээ. Амьдрал дээр нэг удаа ирсэн эхний алдаа гаргасан охин маань байдаг гэдэг болохоор аль болох алдсан алдаагаа хөвгүүд дээрээ тавтахгүйгээр тий. За ээжээ ингээд нөгөө ийм юм байна, тийм юм байна гэдээ асуулт асуугаад ирэхэд нь хоош суухгүй тухайн зүйлийг ядчил тий хүүхдүүдтэйгээ ярилцах, юу ярьж байгааг сонсох, асуулт асуух, гих мэтчлэнгээр манай гэрийнхэнд бол зөндөө хамтдаа цугтаа хийдэг цаг мөчүүд маань 4:30-аас хойш 8:30 хүртэл үргэлжилдэг байх нь шүү дээ. Тэгэхээр хааны газраа хүүхдийгээ бас тий ингээд нөгөө нэг гомдол ч юм уу тоогдохгүй байгаа ч юм уу энэ мэдрэмжийг өгөхгүй байхыг маш их хичээдэг. Тэгэхээр өдөр тутмын алхам тутамдаа алдчихгүй хичээгээд одоо нөгөө хичээл үдсэн хичээлүүдээ яг амьдрал дээр хэрэгжүүлээд хүүхдүүдтэйгээ ярилцах цаг мөчийг гаргаад нөхөртөөгөө байх цаг мөчөөс хоёрт байна гэдэг шиг тий. Тэгэхээр энэ цаг мөчөдөө бид нар гэр бүлийнхэндээ гаргах цаг мөч, ажиллах цаг мөч тий. Одоо өглөөний 6-аас 8 цагийн хооронд гэхэд би надад цаг гарч штэ. За хүүхдүүд 7-г бослоо гэж бодоход. Тэгэхээр би өглөөний 6 цаг тусаад өөртөө зориулах тий. Одоо нөгөө өөрийнхөө хийж болох зүйлүүдийг хийлээ. 8-7-оос 8 хүртэл хүүхдүүдэд он цаг нь өглөө тэгээд гаргалаа гэдэг. Гих мэтчлэнгээр би өөрөө ажиллаа зөв зохицуулж чадах юм бол нөгөө ажил амьдралаа ялгаж салгаж чадахгүй бол бид нар ч бас тэрэндээ ядраад байгаа шүү дээ. Тэгэхээр хүүхдүүд байхгүй цаг мчиг ажлын цаг тийм ээ. Өөртөө зориулах цаг гих мэтчлэнгээр ерөнхийдөө бол амьдралаа хэрэгжүүлэл явж байна да. Тэгэхээр бусад хүмүүстэй ч гэсэн гэж хэлэхэд манай гэр бүлийн хамгийн чухал цаг оройн хоолны цаг байдаг. Тэрэн дээр стажинкэн асуулт хариулт өнөөдөр юу хийсэн бэ? Ямар байсан бэ гэдэг асуулт хариултууд маш их явагддаг. Тэгэхээр бусад хүмүүстэй ч гэсэн эдгээр зүйлсийг ингээд өөрийнхөө цагийн менежментийг бас гаргаарай. Бид нар чи ажил гэл нөгөө ажил дээр авсан стресстэй гэртээ орж ирж хүмүүс гаргаал тий. Тэгэхээр ажил дууссан бол дуусаа ээж авах үедээ ээж бай, найз авах үедээ найз бай тий. Ингээд хамт тоглох үедээ тоглол. Ээж болоод нэг сургамж өгөхтэй үг гэдэг зүйлүүдийг л хэлье гэж бодож байна. Арай урт ярьчихв гэдэг шиг тий. Тий. Тэгэхээр гэрэлмаа агш маань ер нь бол ажлын зөв зохицуулалттай байгаарай л гэсэн утга санаа илэрхийлж байгаа юм тий. Тий. Гэрэлмаа яасан? Гэрэлмаа агш маань өөр нэмж хэлэх ч юм уу энэ тал дээр хэлэх зүйл байна уу? За ер нь бол миний хувьд одоо хэрхэн өөрийгөө ядраахгүй байх вэ гэдэг тал дээр авч байсан арга хэмжээнүүд гэвэл өөртөө ядаж 5 минут юм уу өдөрт 10 минутыг зарцуулах хэрэгтэй байт юм байна. Тэгэхээр бас юуны тул зарцуулах уу гэдгийг мэдэх хэрэгтэй юм байна. Чи яг юунд дуртай, юунд дургуун юм тийм ээ. Тэднэрийнхээ одоо ингээд нэг бичээд гаргах чинь тэгэхээр дуртай юм аа. Ядаж нэг 5-10 минут зарцуулаад хийж болох нь биш үү дээ. Тэгээд ер нь бол юу хийвэл таалагддгүй юу гэдэг. Одоо өөрийгөө илүү гоё сонирхож судлах тийшээгээл одоо ингээд бид нэр хандраад байна л гэсэн үг. Даахгүй ер нь бол. Тэгээд зарим үед болохоор угаасаа нөгөө нэрэл ингээд маш завгүй юу гардаг тий. Би ингээ хаяа бүр ингээд нөгөө нэлээд завгүй байжгаад юу тэр өөрийн 10-20 минут исэн байртай гэрлөө нэг ингээд ашгүйг хийж нэг юм хөлөөж ирээл ингээд орж ирж ингээд тэгээд алкогч таа харагдгаач тийм хүүхэд мөхтөдтэй би тэгэхэд хүүхэд мөхтөд чалаагүй байхад өөртөө 10 минут зарцуулж чадаагүй гэж хаяа бас боддог байхгүй юу? Тэгэхэд болохоор ер нь хүнд дараа нь ингээ хараад байхад хүнд одоо алког багш маань ярьж ин тэ өөртөө цаг зарцуулахын тулд өглөө 6-д босгоо гэд. Тэгэхээр хүн өөрийнхөө төлөө хичээ гэвэл ер нь бол хичээж болж чаддсан байлээ. Тэгээд өглөө 6-д босоох айл эсвэл нөгөөний одоо цагийн менежментээ ингээд зөв тохируулж сурах тий. Тиймэрхүү хэмжээнүүдийг авах ер нь бол энэ шаардлагатай байт юм лээ. Миний зүгээс харахад бол ер нь бол тэгэхгүй өөрийгөө ядраагаад яваад байдаг сүүлдээ нөгөө хохирогчийн сэтгүүд ороод сүүлдээ бүр өөрийгөө мэдхээ болоод би хэн юм бэ? Би ер нь яах гад байдаг хүн юм бэ? Одоо би зарим хүмүүс тэгдэж штэ би хүүхдийнхаа төлөө л амьдарч гин гэж тэгдэг. Миний хүүхдүүд ингээд том болж гин, сайхан болж гин. Би эднэрийнхээ төлөө л амьдардаг гэж
Тэгээд яг таны төлөөх амьдарч байгаа гэж бас асуумаар санагддаг байхгүй. Мм. Тэгэхээр бид нэр өөрсдийгөө ингээд орхигдуулмааргүй, өөрсдийгөө хаymааргүй, яаж хийж яад өөрсдийгөө байгаагаар нь одоо авч үлддэг тийм байхыг эрмэлзэх хэрэгтэй юм болов гэж би ч бас одоо ингээд цаашдаа аль болох энэ тэнцвэрийг хадгалж авч явахыг эрмэлзэн гэж бодож байгаа. Тийм болохоор өдөрт хүнд бол 5-10 минутаас гардаг байхгүй яг үнэндээ. Өөртөө зарцуул. Тэгэхээр одоо ингээд ер нь подкастад дуусахтаа хамгийн чухал ганц зүйлийг хэлэхэд та хинтээч битгий өөрийгөө харьцуулаарай. Өөрийгөө харьцуулаад гэхээр маш их ядардаг юм шүү. Бас та хинтээч адилхан биш. Та дахин давтагдчихгүй цорын ганц юм шүү гэдгээл хүлээн зөвшөөрч бүх хүмүүс өөр тийм ээ өөр өөрөөрөө гэрэлтэж явж байгаа. Тэгэхээр хүмүүстэй хандаж ганц л зүйл хэлэх нь бол та дахин давтагдчихгүй шүү л гэдгийг бол хэлмээр санагдчихэв. Тэгэхээр харьцуулалт битгий хийгээрэй. За гэрэлмаа гшмаа тэгээд хоёлаа өнөөдрийнхөө подкастыг үгээр өндөрлөхөө. За тэгээд баярлалаа. Бид хоёрын дараагийн подкаст маань удахгүй одоо сэдвэхгүйгээр шууд яриад явчихнаа. Тэгэхээр бидний ертөнц биднийг гарт подкасттай хамт байгаарэ. Тэгээд цаашдынхаа одоо нөгөө юу гэдгийг уламжлал нөгөө подкаст маань гой сайхан сонин сайхнаар та нартайгаа хуваалцгална. Бид хоёр бол зүгээр л өнөөдөр нэгэн үнцгийг харуулж байгаа юм шүү. Тэгээд хамт байсан та бүхэн баярлалаа. Баяртай. Дараагийн подкастаар